Их хурлын дарга эрхэм гишүүдийн энэ өдрийн амар амгалан айлтган мэдлээ. За бидний хувьд бас их чухал хуулийн төслийг хэлцэж байна. Энэ яг нийгмийн харилцаанд шинээр бий болж байгаа нөхцөл байдалтай уялдан шаардлагатай үед бид тэр харилцааг зохицуулах бэлтгэлийг хангах ёстой. Шаардлагатай үед бол тэрнтэй уялдсан хэрэгцсэн орчныг бүрдүүлэх ёстой. За тэр хэрэгцсэн орчныг бүрдүүлэх үүрэг нь улсын хурлын өөрт нь байгаамаа. Бид одоо виртуал ертөнц буюу зохиомлоор хиймлэр бий болгосон бодит одоо ийм ертөнцид бодит орчинд олон төрлийн одоо харилцаанд ордог болсон. Тэр нь эдийн засгийн харилцаа, нийгмийн харилцаа, за цаашаа санхүүгийн харилцаа гэдэг юм уу. Гэхдээ энэ харилцааг хэрвээ зохицуулахгүй орчих юм бол энтэй уялдсан заримдаа үр дагаврууд гарч байгаа. Энэ үр дагаврыг бол өнгөрсөн хугацаанд тодорхой хуулиуд дээр өөрчлөлт оруулах байдлаар бол хийж исэн гэдгийг бас энэ тэмдэглэж байгаамаа. Хүүхд хамгаалалттай холбоотой хуулийг өнгөрсөн жилийн 2024 оны 1 сарын 17-нд улсын хурлаас баталж ирсэн тэр үед захим орчинд хүүхд хамгааллын асуудал эргэжсэн. Одоо цаашдаа бол бараг хууль болгонд захим орчинд одоо тодорхой харилцаануудыг зохицуулах юм шаардлага гарах нэ гэж одоо үзэж байгаа учраас өнөөдөр бидний одоо энэ хэлцэж байгаа зөвшөөрлийн тухай хуультай уялдан сахин мөрөйтэй тоглоомын асуудлыг цаашдаа бид зохицуулах шаардлага үүссэн юм байна гэдгийг та бүхний одоо хэлцүүлэх явцад гарсан саналуудаас бол ойлголоо. Сэтгэл сэрдхийлгэн бас одоо гарцаа авах анхаарал хандуулах ийм тоонууд байна. 500 саяд одоо доллартай тэмцэх ийм одоо мөнгөн өрг бол гадшаагаар явчихсан гэдэг ийм тоо хэлж байна. Дотоодын нэвтрүүлгэн бол өнгөрсөн жил 23.4 одоо тэрбум Америк доллар байсан бол манай дотоодын бүтээгдэхүүний 2% тэнцэх хэмжээний ийм одоо мөнгөн өрг гадагшсан байна. За үүнийг валютын нөөцөөр аваад үзвэл сая бас ажлын хэсгийн хахлагч учрал сайд бол танилцуулж байна. Манай валютын нөөцийн 10% тэнцвүүс ийм одоо шинэ нөхцөл байдал үүссэн шүү гэдэг хэлж байна. Эдийн засаг санхүүгийн хувьд бол энийг бол бид ярьж байна. Нийгмийн үр дагавар нь бол бүр үннээс одоо бас ностой байхаар байгаа юм. Нийгмийн үр дагавар нь донтолт гэдэг одоо томоохон одоо ийм нөхцөл байдлыг ийм одоо өвчнийг бол газар авахд өргөж байна. Захим тоглоомд донтно гэдэг бол сэтгэл зүйн чиглэлээр үйлчлэг үзүүлж байгаа энэ одоо мэргэжлийн улсуудын үйлчлэг үзүүлдэг ажлынх нь бараг 80% боллоо гэдэг ийм бас ноцтой статистик хэлж байна. Энэ үүднээс наваад үзвэл та бид энэ хуулийг бол зайлшгүй хэлцэх ёстой юм байна. Хэлцэхдээ мэдээж эрэг тодорхой зүйлүүдийг өнөөдөр та бүхний ярьсан саналуудаа уялдуулсан байдлаар наривчилж бас ярилцах зохицуултуудын талаас бас хэлцэх юм шаардлага бол байгаа юм байна. Виртуал ертөнцид зарим зүйлийг бид өнөөдөр зохицуулж чадж байна. Зарим зүйлийг зохицуулж чадахгүй байна. Энэ техникийн хязгаарлалтууд байгаа бах. За тэрнээс гадна магад технологийн хязгаарлалтууд байгаа бах. За хуулийн хязгаарлалтууд байгаа. Ямар ч ихний ээлжинд бол бид хуулийн хязгаарлалтад дамжуулсан технологийн хязгаарлалтуудыг, техникийн хязгаарлалтуудыг хийгэж чиглэсэн шийдвэрүүд гарах бах. Цаашдаа мэдээж хэрэг бас энтэй уялдсан байдлаар илүү боловсронгуй болгох бас зохицуултууд хийгдэж тарах нэ гэж үзэж байгаамаа. Энэ чүүднээс манай нийгмийн хувьд бол бас томоохон анхаарал татсан амаргүй одоо эрсдлийн нөхцөл байдлыг шийдэж чиглэсэн энэ хуулийн төслийг бид хэлцэн зүйтэй гэсэн ийм саналтай байна. Ингээд та бүхнийг бас дэмжиж саналаа өгөөч гэдгийг уриалж байна. Баярлалаа.